Булган аймгийн Могод сумын ерөнхий боловсролын сургуулийнх нь доктортой хөгжлийн боловсрол 2 төслийн хүрээнд багш, суралцагч, эцгэх, иргэдийг доктортой хөгжлийн боловсролыг дэмжсэн орон нутгийн танхимаар дамжуулан доктортой хөгжлийн үзэл санааг танилцуулж экологийн мэдлэг ойлголтыг түгээх эко хандлагыг төлөвшүүлэхээр ажиллаж байна. Сургуулийн танхим маань ерөнхийдөө цахимт шилжсэн. Бүх зүйл нь цахимт холбогдсон байгаа. Одоо ямар ч хүн орж ирээд компьютераас агаад интернетэд холбогдоод тэгээд мэдээлэл авах боломжтой тийм танхим байгуулсан байна. Төслийн гол зорилго нь доктортой хөгжил, экологийн боловсролыг олгох, интеграц хичээлүүд, ногоон худалдан авалтыг дэмжих, хандлах төлөвшүүлэх, түүнд суралцах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах юм. Сургуулийн танхим өөрчлөлт орсноор ямар ч лсэн сурах багш нар биднэрээ одоо ингээд ажиллах таатай орчин ингээд ийм орчин маань ийм сайхан таатай болсон. Мөн суралцагч маань одоо ийм тав тухтай орчинд бүрдүүлснээр мөн сурах хүсэл тэмүүлэг одоо нэмэгдсэн. Тэгээд ард иргэдээ хүртэл одоо ийм танхим байгуулагдсан, ийм төслөөр танхим байгуулагдсан гэхээр ард иргэд маань хүртэл одоо идэвхтэй оролцож байна. Олон нийт төрийн болон төрийн бус байгууллагатай түншлэн бусад сургуулиудад түгээн дэлгэрүүлэх багш, суралцагч, эцгэх, иргэдийн хандлагыг төлөвшүүлэхэд оршино. 8 анги эцэг эхчүүд багш ажилчтай хамтарч 245 ширхэг 4 төрлийн 245 ширхэг мод тарьсан. Мөн сургуулаасаа одоо доктортой хөгжлөөрөө байгалийн ухааны сургалтууд эцэг эхүүд ард иргэдтэй багш ажилчтай бүгдэнд нь сургалт зохион байгуул, цахимаар сургалт зохион байгуулсан доктортой хөгжил гэж юу вэ гэж ард иргэдэд мөн цахим Могод одоо сургуулийнхаа цахим сайтуудад одоо байршуулж ингэж иргэддээ ингэж таниулж байна. Доктортой хөгжлийн боловсрол гэдэг нь бидний ирээдүйн төлөө хийж бүтээх байгаль орчны хайрлан хамгаалж бидний ингээ хэрэгцээг хязгаарлахгүй тулд бүтээх тийм хөгжил. Төслийн үр дүнд сумын нийт иргэд байгаль орчноо хайрлан хамгаалах, байгаль дээлтэй амьдралын хэв маяг төлөвшөх, сурч хөгжих боломж өгөхий сургуулийн танхимтай болж байна. Сурагчийн нөгөө сурах таатай хүслийг нэмэгдүүлэх зорилгоор 10 компьютерийн ангид авч тавьсан. Мөн дэлгэц авч тавьж байршуулсан. Энэнгээр одоо энэ шууд интернетэд ороод одоо ямар хэрэгцээтэй одоо доктортой хөгжил гэж юу гэдэг мэдээллийг ингээ сурагчтай бүрэн хүргэх юм одоо том дэлгэцтэй болсон. Сургуулийн агуулга, хүртээмж сайжирснаар орон нутгийн экологийн нөхцөл байдал дээшилж зөв хандлага тогтно. Түүнчлэн суралцагчдын идэвх оролцоо дээшилж эерэг хандлага төлөвшөхөөс гадна суралцагчдаар дамжуулан тэдний гэр бүл, үр хүүхэд, ойр дотных нь байгаль дэлхийг хайрлан хамгаалах, зөв зохистой хэмнэлттэй амьдралын хэрэглээг эрхэмлдэг айл өрх иргэд албан байгууллага хамт олонний тоо нэмэгдэх юм. Ус чандам нэрдэн модоо хайрлан хамгаалах хог хаягдл ус сэдвүүрээр одоо бага ангийн дунд интеграц хичээлийг зохион байгуулсан. Манай сургууль доктортой хөгжлийн боловсролын ийм төсөл хэрэгжээд 1 жил болж байгаа. Тэгээд энэний хүрээнд бид нар энэ хугацаанд маш их олон зүйлийг мэдэж амьдралын хэрэгцээтэй ингээд хэрэгцээнд олон зүйлийг суралцсан. Хүүхдүүдийнхээ ирээдүйд хувь нэмэр оруулахаар цэцэг ногоо тарьж эхэлсэн. Тэгээд тэрийг болохоор эхлээд бид нар газраа хаалаад төмс ногоогоо тарьсан. Эцэгхийн төлөөлөл бүгдээр оролцсон 1 ангиас 5 хүн гээд оролцоод 50-аад эцэг эхчүүд оролцож мод тарьж. Хоггүй цэвэр орчин бүрдүүлэх, хогоо ангилж хаях болон халуун аршаан бурхны бэлэг хилцүүлэг хийж, халуун аршааныхаа орчин тойрныг цэвэрлэж их ажлыг хамтаа бүтээж ингэж олон зүйлд суралцсан. Орон нутгийн төвшин 5 тухтай ногоон офис болох үз орчинд багш, сурагч, эцэгчүүд иргэд сурч хөгжих боломж нээлттэй боллоо. Түүнээс гадна байгаль дэлхийг хайрлан хамгаалж, хэмнэлтэд хэрэглэн суралцсан эерэг зөв дадал хандлагатай иргэдийг төлөвшүүлэх юм.